За манай эхний илтгэл амжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдийн сурч боловсрох эрх хэрэгжилт гэдэг илтгэл байгаа. За энэ судалгааг бид нар 2021 онд хийсэн. За уг судалгааг маань хэрэгцээ нь ерөнхийдөө нөгөө энэ судалгааг яагаад хийх шаардлагатай болсон бэ гэдгийг түрүүнд тунгалаг зохицуулагч маань та бүхэнд хэлсэн баг. Саад татварын 20 оны саад татварын судалгаан дээр бол нийгмийн эдийн засгийн статус доогоор өрхийн хүүхэд хамгийн их сургууль завсардах эрсдэлтэй байна. Ер нь сургууль завсардж шүү гэдэг судалгааны дүн мэдээ гарсан. Тийм болохоор бид нар ер нь энэ нийгмийн эдийн засгийн статус доогоор буюу амжиргааны түвшин доогоор өрхийн хүүхдүүд чиглэсэн боловсролын бодлого байна уу? Байгаа бол яаж хэрэгжиж байгаа юм бэ? Нөхцөл байдал ямар байгаа юм бэ гэдэг байдлаар энэ судалгааг хийлгэсэн. За уг судалгааг бол өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд төрөмс байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн хуульч бодлогын судлаач Батуянга хийсэн байгаа. Ингээд Батуянга маань Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд амьдардаг. Тийм болохоор тэндээс та бүхэнд судалгааныхаа дүн мэдээг танилцуулнаа. За би өнөөдөр амжиргааны баталгаажих төвшнөөс доогуур өрхийн хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилт гэдэг судалгааны тайлангаас ердөө 20 минутанд багтааж товчхон танилцуулна. Гэхдээ судалгаа бүхэлдээ бол танилцуулахгүй амжихгүй та бүхэн судалгааны тайлан хэвлэгчээр харж болно. За шууд орё доо. За амжиргааны баталгаажих төвшнөөс доогуур өрхийн хүүхдийн сурч боловсрох эрхийг бид нэр хэр төвшин байгаа юм бэ гэдгийг судлахын тулд ямар нэгэн Монгол Улсын бодлогот байгаа хууль тогтоомжинд байгаа ямар нэгэн зүйл заалтыг барьж авч тэрнээрээ дөрөөлж түүнийгээ судлах маягаар судлах арга зүйг барья гэж шийдсэн. Тэр нь болохоор 2002 онд батлагдсан одоо хүчин төгөлдөр байгаа боловсролын тухай хуулийн 43/27 гэдэг заалт байгаа. За тэр заалтан дээр суралцагчийн онцгой авяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, урамшуулан дэмжих өнчин амжиргааны түвшин доогуур хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг сурах нөхцөл бололцоогоор түрээс хангана гэдэг заалт байгаа. За энэ дээр зөвхөн амжиргааны түвшин доогуур суралцагчийг сурах нөхцөл бололцоогоор түрээс хангана гэдэг заалтын түвшинд судлахыг зорьсон. Бусад нөгөө нь хөгжлийн бэрхшээлтэй гэдэг бусад заалтуудыг орхисон байгаа энэ удаадаа. За энэ заалтыг яаж судалсан бэ гэхээр юун туруунд аргаад товчхон тайлбарлаж 2016 оны засгийн газрын тогтоол байдаг хуулийн хэрэгжилтийн үр нөлөөнд үнэхээр их аргачлал гэдэг аргачлал байдаг. Ерөнхийд нь байрлалтай судалгаа хийсэн яг цаг бол биш гэсэн үг. Өөрсдийнх нь кейс ойртуулж за энэ дотроо тухайн заалтыг зорилготой хүрсэн юм уу буюу амжиргааны түвшин доогуур сурах нөхцөл бололцоогоор хангагдсан юм уу үгүй юм уу сүүлийн 20 жил дараа нь хангалтсан эсэх гэдэг асуултанд хариулт авчаад энэ заалт өөрөө хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл нь юу юм, эрэг зөрөг үр дагавар авчирсан юм уу гэдгийг судлахыг зорьсон байгаа. За үнэлгээний арга зүй бол энэ байна. За судалгааны төвөрт болохоор анкетын судалгаа, ярилцлагын судалгаа, баримтчгийн судалгаа гэдэг 3 арга зүй ашигласан анкетын судалгааны оролцогч 1690 гэж тооцсон байгаа. Эндээс багш нь дийлэнх байгаа та бүхэн харж байна. Улсын сургуулийн оролцогчид дийлэнх байгаа. Дараа нь дунд боловсролын багш нь оролцогчид дийлэнх байгаа. Ийм судалгаа. Ярилцлагын судалгааны оролцогч бол 76 гэж тооцсон. 21 аймагт төлөөлж авсан. За судалгааны төвөр гэдэг энэнийг харж байна та бүхэн 21 аймаг 9 нүргээс жигэд төлөөлөл оролцуулсан юм оролцогч байгаа. За яагаад оролцуулсан бэ буюу энэ өнгөөр харагдаж байгаа ялгаанууд нь ийм байгаа. Энэ бол 2018 оны ядуурлын төр зүрх гэдэг үндэсний статистикийн хорооноос гарсан судалгааны тайлангаас энэ газрын зургийг авсан Монгол Улсын газрын зураг. Энэ бол ядуурлын хамралтын хүрээг тодорхойлсон газрын зураг байгаа. Улаан өнгөөр тодорхойлсон бол бүр хамгийн нэг ядуу, удбар шарууд бол ингээд байгаа. Тэгээ хамгийн цайвар өнгө бол ер нь ядуурлын түвшин бага гэсэн үг. Тэгэхээр бид нар яг энэ бүсээр нь энийг нь харж байгаад хувааж аваад судалгаа хийсэн байгаа.
За одоо дараагийн асуудал нь амьжиргааны төвшин даавар өрхийн суралцагч гэвэл хин юм бэ? Хэнийг ойлгоод байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирсэн. Тэгээ бид нэр томьёоны тайлбар хуулийн зохицуултуудыг харахад таны ингээд дэлгэцээр харж байгаа, та бүхний харж байгаа энэ тодорхой асуудал гарч ирсэн. Амьжиргааны төвшин даавар суралцагч гэдэг нь болохоор боловсролын тухай хуулийн заалт. За энэ заалтыг бусад хуулиудаас хайж байгаа. Энэнийг зохицуулсан юу вэ гэхээр орлого багтаа өрхийн хүүхэд, ядууны ядуу өрхийн хүүхэд, боловсролын үйлчлэгэнд хамрагдаж чадахгүй эрсдэл бүлгийн суралцагч, хүслийн бэрхшээлтэй гэдэг ингэж яваад одоо эхний тэр толгой 8 бол энэ тодорхойлолтод доошогоо хүслийн бэрхшээлтэй бутан ба хагас үнчин гэр оронгууд тэмэл амьдралтай иргэний хүүхэд энэ төр гэдэг бол нөгөө амьжиргааны баталгааж төвчнөөс доогуур өрхийн хүүхдэд байж болцсошгүй тодорхойлолтод ороод ирсэн. Тэгээд ямар бичиг баримтуудаас хайсан бэ гэдэг нь хажууд нь байна. Салсын хараа хорьцоо, боловсролын хууль, ажилгүйд ядуурлыг оруулах хүнсний хөтөлбөр гэх маягаар эхнээсээ ингээд нэр томьёоноос өгсүүлээд хуулийн ялгаатай нэршил зохицуулалтаас өгсүүлээд судалгаа маань эхнээсээ жоохон мурцхан азар болох шахсан. За энэ олон тодорхойлолтод хамаарч байгаа ямар ч байсан 18-аас доош насны хүүхэд гэдэг чинь хэний тухай яриад байгаа юм бэ гэдэг асуудал байгаа. Хэний тухай гэхээсээ илүү энд хэдэн хүүхдийн эрх ашиг бид нар судлах гээд байгаа юм бэ гэдэг асуудал байгаа. Тэр нь одоо бид нар амьжиргааны төвшин даавар өрхийн хүүхэд гэхээр нэг л биднээс хол аасан юм шиг бодоод идэглав миний хүүхэд биш гэж бодогдоод илэг манай ангийн хүүхэд биш ах гэдэг хэдэн хүүхдээ гэдэг асуудал байгаа. За ядуурлын төр төрх гээд өнөөх судалгааныхаа датаг харахад бол Монгол улсад 18 оны байдлаар 905,000 орчим ядуу хүн байгаа. Үүнээс 380,000 нь бол 15 хүртэлх насны иргэн байна. 42% байгаа хүүхдүүд гэсэн үг. Тэгээд тэр судалгаанд болохоор 905,000 дээр нэмэгдээд 475,000 хүн бол ядуурлалт өрсөх эрсдэлтэй байна гэж үзсэн. Үүнийгээ тодорхойлсноор бол бараг л ядуу хүмүүс буюу үүний өсөлт ажилгүйд л өвчин байгалийн гамшигт нэрвэгдэх зэрэг зочролт өрсөлдөд ядуурлалт орох эндэг байдалтай байна гэсэн. Тэгэхээр миний бодож байгаагаар бол бидний 2021 он ковидын нөлөөгөөр нөгөө л нэг зочрол гэдэг ганцхан удаагийн зочрол гэдэг юм өвшөө болчихсон байх гэж үзээд тэгэхээр 3,300,000 иргэний сая 400,000 орчим нь бол ядуу болсон байж магадгүй. За үүнээс сургуулийн насны хүүхэд нь хэд юм бэ гэхээр 400,000 орчим гэж үзэж байгаа. Тэгэхээр бид нэр 400,000 орчим хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудлыг бодох хэрэгтэй болчихсон юм байна. Би энэ тоог ийм өндөр гарна гэж тооцож бодоагүй. За тэгээд би одоо энэ газрын зургийг харж байна. 400,000 хүүхэд гэдэгт хэдийн хэмжээний хүүхэд юм бэ гэдгийг багцаалтах гэж оролцоход бол Баруун Бүсийн аймаг, Баян-Улгийн Увс, Ховс, Авхан, Говьалтай гэх 5 аймгийн бүх хүн амыг нийлүүлсэндээ тэнцүү хүүхдийн тоо яригдчихж байгаа юм билээ. Тэгэхээр улаанаар тэмдэглэсэн газрын зургийг шууд Монгол Улсын газрын зургаас арилгахад бүр тодорхой харагдахаар ийм дүр төрх ажиглагдаж байгаа маа. За нөгөө статистикийн ядуурлын дүр төрх судалгааны дээр нэг ийм ишлэл байгаад байгаа. Ядуу 3 хүнд дутмын 2 нь бүрэн дунд түүнээс бага боловсролтой байна гэдэг нэг заалт байгаа. Ядуу бус хүмүүсээс боловсрол 4 дахин бага зардал гаргаж ийн гэдэг асуудал байгаа. Тэгэхээр үндсэндээ амьжиргааны төвшин доогуур өрхийн хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахгүй байна гэдэг нь ирээдүйд ядуу 3 хүн дутмын 2-ыг л бэлтэж байгаа гэсэн үг. За тэгээ ажилгүй эдийн засгийн идэвхгүй хүмүүс гэдэг хөдөлмөрийн насны хүмүүсийн бас нэгэн хэсэг нь нөгөө ядуу хүн амын хүн байгаа. За үүнээс урьдчилан сэргийлэх нөгөө энэ одоо ядуу бидний амьдрал руу ороод байгаа хүүхдүүдийг энэ датаг багасгах энэс сэргийлэхийн тулд бидний судалгаа чиглэх ёстой гэдэг байгаа. За бид нар судалгааны явцын үсэн одоо бол танилцуулахгүй, цогцоо багцахгүй. Тэгэхээр судалгааны орч зүйн зүгээс ямар асуудал байгаа юм бэ гэдгийг гаргаж ирснийг товчхон танилцуулъя. За юун түрүүнд баримт бичгийн судалгаанаас үндэслэх юм бол амьжиргааны төвшин даавар өрхийн хүүхэд сурах нөхцөл болтоор хангах бодлого ер нь Монголд байгаа мó байсан юм уу гэдэг асуулт юун түрүү гарах нь зүйтэй.
тэр боловсролын тухай хууль, алсын хараа хайр цав, ажилгүйц ядуурлыг буруулах үндэсний хөтөлбөр, нийгмийн халамжийн тухай хууль гэдэг тэргүүцээ 10 гаруй баримтчгийг бодлого байгаа. Тэгэхээр хэн заасан заалтуудыг яг бодлого гэж үзэх үү гэдэг асуулт гарч ирсэн. За бодлого гэж үзье гэж үзэхэд тэр бодлого нь ямар үйл ажиллагаагаар дамжиж хэрэгжээд байгаа юм бэ гэдгийг судалсан. Тэгэхээр үндсэндээ нэг ийм 7 асуудал гарч ирсэн. Өөрөөр хэлбэл амьдрагааны өвчин даавар өрхийн хүүхдийг сурч боловсрох нөхцөл хангана гэдэг заалтыг энэ 7 үйл ажиллагаар дамжуулж хэрэгжүүлж байгаа гэж үзсэн. Нэгдүгээр дотор ойр хангацын ном сурах хичээлийн хэрэгцээг хангах дүрм тусчны үнийн өнгөс үзүүл бүсгүй хоол сургуулийн автобус хүүхдийн мөнгө бусад халамж зөвөр гэж. За энэ хуулийн хүрээнд ийм байгаа даа. Гэтэл энэ дээр нэг асуудал гарч байгаа. Өмнөх одоо боловсрол хэвлэлээс хассан өмнөх жилүүдийн судалгаануудаас харах юм бол болон дэлхийн захны судалгааг харах юм бол энэ бүлэгт хамаарсан хүүхдүүдийг 2 чиглэлээр орчин нөхцөлийг хангах хэрэгтэй гэдэг зүйл байгаа. Эхний ээлж нь сургууль яаж хамруулах юм бэ гэдэг асуудал байгаа. Сургууль яаж явуулах юм бэ? Яаж сургуулаа хаюулахгүй байх юм бэ гэдэг. Үүний дараа бол сургууль хамруулсныхаа дараа нийт явж байгаа боловсролын чанараас энэ хүүхдүүд хэрхэн хүртэх юм бэ гэдэг асуудал байгаа. За энэ хоёр зорилго руу чиглэж лок гэвчтэй орчин нөхцөлийг хангалаа гэж үздэг юм байна л да. Тэгэхээр манай энэ явж байгаа энэ 7 зүйл энэ 7 үйл ажиллагаа энэ хоёр агуулга руу чиглэж гэнэ үгүй гэдэг асуудал гарч ирээд байгаа. За энэний түр орчие. За манай нөгөө 1600 оролцогчдоос асууж байгаа танаа сургууль эсвэл ангид ийм бүлэгт хамаарчаа хүүхдүүд байгаа юу гэдэг асуулт 86.8 87% нь байгаа гэж хариулсан. Тэгээд үлдсэн 20 орчим хувь нь байхгүй мэдэхгүй гэдэг хариулт байгаа. За тэгвэл байгаа бол байшаар ирсэн бол та нар ямар аргаар шорох нөхцөл болцоогоор хангаж байна гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр миний энэ өмнө хараа урд танилцуулсан энэ бол баримт хүчүүдэд тусгаж байгаа үйл ажиллагаанууд шүү. Хуулийн заалтууд байгаа. Энэ нь практик дээр очоод юу болж байгаа юм бэ гэдэг асуулт хахаар багш нар олон манай нөгөө 1600 оролцогчид хичээлийн хэрэгсэл олгоцгоо, дүрм тусгай олгоцгоо, сурах хүчиг олгоцгоо, за хүнс төрш хувц гэх мэтийн бусад хангамжууд байдаг гэж. За олохдоо яаж олох юм гэхээр нууцаар олгодог гэж 32% нь, элээр гэж 25.4% нь, ангид зааланд хандиваа аян бусад гэдэг аргууд байгаа. Бусад гэдэг нь болохоор нөгөө нийгмийн халамжаас хорооноос дамжуулж явж байгаа нөгөө аргууд байгаа. За хандиваа аян гэдэг зүйлс дээр тусны ярьсан баг зүрх нөө элээр гэдэг ангид зааланд хандиваа аян гэдэг асуулт ангуул элээр гэдгээ 100% гэж үзэх юм бол за нэг 60-70% хандиваа аян гэдэг хангалаар явдаг болсон байлээ. Амийнхаа тэрэн туслах, сургуулийнхаа тэрэн туслахыг гэж мөнгө цуглуулж өгөх энэ бол элийн ил байгаа. За өвөн дотроо хандиваа аян дотроо агуулга хичээлийн хэрэгсэл олгож байна, дүрм тусгай олгож байна гэдэг асуудал байгаа. Одоо бол багш нарын чанарын судалгаан дээр багш нар болохоор дүрм сурах хүчийг бол олгож байгаа, намын сангаас олгож байгаа, хичээлийн хэрэгсэл олгож байгаа. Энэ болохоор гэхдээ илүү нөгөө сайн дурынхан төрийн бусад одоосын доноруудын хийж байгаа ажиллагаа хичээлийн хэрэгсэл дүрм тусгай хоёр гэдэг агуулга байгаа шүү. За энэ багш нараас асуусан оролцогчдоос бөөнд нь асууж байгаа. Яг энэ бүлгийн суралцагчтай ажиллахад танд ямар бэрхшээл тулгардаг вэ гэдэг асуулт байгаа. Ихэд хардаа энэ иймэрхүү юм байгаа. Нэгдүгээр хичээлийн хэрэгсэл дүрм тусгай дутуу байгаа тийм хүүхдүүд дутуу байна. Дараа нь даалгавар хийдэггүй хүүхдүүд энэ хүүхдүүд орчин нөхцөл байхгүй. Тэгээ 3 дугаарт энэ нөгөө хариултын ирэмбээр ирэмбэлсэн шүү. Эцэг эхийн анхаарал хадамж боловсрол хандлага дутмаг байна. Хичээл засварч муу байна. Шалтгаанлахаар сурах сонирхол угаасаа бага байна. Ажил хийгээд байна. Өвчлөл их учраас байнга өвдөд байна. Хичээл танхимд аваад ирсэн тохиолдолд мөсөглөнгөөс болж анхаарал төвлөрч муу байна. Тэгээд гэрээ хаягаар олох хэцүү байна. За тэгээд хичээлийн хоцрогдол их байна. Хэл яриа бичиг бүсэг тайлбарлал агуулга ойлгох зэрэгэд асуудал байна.
За ойлголцоход хэцүү байна, зан аврын давхцалтай байна гээд тэгээд дараагийн энэ том ээлжнийх бол өөртөө итгэлгүй байна. Хүүхдүүд энэ бүлэгт хамаараад байгаа хүүхдүүд дуугаа итгэхгүй, бүрэг суулдаараа сэтгэл санаа докторгүй, айдастай, хаалттай, гомдонгой найз нөхөдгүй байдаг. Та бүхэн анзаарч байгаа нэг талдаа дандаа нөгөө материалын зүйл бэрхшээлүүд толгорч чинь, нөгөө талдаа хүүхдийн сургалтын боловсролын чанарын асуулт ярих чинь, нөгөө талдаа хувь хүний энэ төлөвшлийн өөртөө итгэлгүй гэдэг 3 4 талаас багшин хэлсэн. За ковид нөхцөлд бол энэ нөхцөлтэй ажиллахад гол бэрхшээлт нь ерөөсө зурах тус дата байхгүй. Яач уу чигээ хайхаар хаягдчихл муу гэдэг асуудал яриад байгаа. За та нар харж байгаа бах тий. Нөгөө нэг төрөөс энэ хардаа төрөөс яваад байгаа 7 төрлийн үйл ажиллагаа ер нь байгаад байна гэсэн. Энэ бол байгаа зөндөө удаж байгаа асуудал. Сүүл нийгмийн халамжийн тухай хуулиар бүр нэлээд том заалт болсон. Гэхдээ энэ хүүхдүүдэд ажиллахад ямар бэрхшээл байна вэ гэдэг дээр энэ хичээлийн хэрэгсэл дүрм тос гэдэг нөгөө л энэ асуудлууд яригдаад байгаа. Хангацсан юм бол яагаад энэ өөр асуудал болоод байна гэдэг чинь юм байгаа. За одоо тэгээд яах юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Энэ хүүхдүүдэд яаж ажиллавал сурах орчин нөхцөлд хангах юм бэ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр энд болохоор багш нар өөрсдөө буюу манай судалгааны одоо 1800 оролцогчийн хийж байгаа хариулт нь энэ байна л да. Би 3 хуваагаад ангилсан. Юун төрөө эцэг эхчүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа юун төрөнд хэрэгтэй байна. Хүүхдээсээ наашаа гэж эцэг эхийг ажилдаа болох, орлоготой болох, эцэг эхийг бичиг үсэг тайлуулах, эцэг эхэд хүүхдийн сурч боловсрох хэрэгтэйг ойлгуулах гэх 3 том зүйл байгаа. Энэ эцэг эхийг өөрийг нь бичиг үсэх буюу тэр тайлуулах гэдэг асуудлыг одоо баг бүх багш нар хэлсэн. Даалгавар өгдөг хамт хэлгэж чадахгүй ингээд эцэгчүүд өөрөө нөгөө ангийн мэт эцэгчүүдээс бас төвшөнд ороо байгаа боловсролын энэ асуудлыг шийдмээр байна гээд дараа нь яг хүүхд рүү чиглэсэн асуудал болохоор үдийн цайнаас гадна хоол хичээл семинар хангамаар байна гээд сурах хүчиг хичээлийн хэрэгсэл дүрм тус гээд үүнээс гадна 4 удирдлагын хувцаар хангах асуудлыг ярьж байгаа. Дараа нь дотор байранд суулгах, тэтгэлэг олох. Тэгээд сэтгэл зүйн дэмжлэг туслах хэрэгтэй байна гэд дараа нь сургуулийн орчин руу чиглэсэн буюу ялгуурлан гадуурх хандлагын эсрэг ажиллах хэрэгтэй байна гэд нөгөө хүүхдүүдийг сургуульд аваад ирдэг авчирсан хойно одоо орчин нээлгүй байна л та хандлагын хувьд энийг яриад байгаа. За эндээс харах юм бол үндсэндээ бол судлаачид буюу надад нэмж зөвлөх юм юу ч үлдээхгүйгээр шахуу хэлсэн байгаа. Талбар дээр нь ажиллаж байгаа та бүхэн бол угаасаа бүх асуудлыг мэдж байгаа. Тэгэхээр надад юу болцсон бэ гэхээр энэ сантуудыг л мэдчихсэн шиг үг үсгийг найруулах зураг оруулаад агуулга болгох юм болцсон юм шиг байгаа. За энэ бол нөгөө юм дүгнэлт гэдэг юм байгаа. Сая бол нөгөө орчигчдын саналууд хэлсэн. Судалгааны дүгнэлтүүдээс эндээс 3-ын 4-ийн нэмийг давчхан танилцуулъя. За манай судалгаач нь эхнээсээ энэ сурах орчин нөхцөл болсоор хангасан юм уу гэдэг асуултанд хариулах зорилготой байсан. Хангаагүй бол яагаад гэдэг. За зорилготой бол тодорхой хэмжээнд хүрч байгаа. Практикт хэрэгжиж байгаагаар огт бүр энэ заас огт хэрэгжээгүй гэвэл худлаа болно. Гэхдээ хангалтгүй байна гэд одоогийн хууль тэгээд шинэ хуулийн төсвийн заалт түүний хэрэгжүүлэхээр дагалдан гарсан зохицуул. Тэгээ ерөнхийдөө Монгол явж байгаа бодлогын хүрээнд бол өсөн нэмэгцээр байгаа цаашдаа ч өсөн нэмэгдэх юм ядуурсын хохирогч болж байгаа хүүхдүүдийн суурьж боловсролыг хангаж хүчрэхгүй юм байна гэж дүгнэлт байгаа. За яг хаа юун төрөнд улсын сургууль бол үн төлбөргүй байгаа. Гэхдээ суралцах явц өөрөө үнэгүй биш байдаг. Төлбөр төлөхөөс гадна өөр үйл үзэгдэх төлбөрүүд байгаа. Энэ төлбөрүүдийг одоогийн нөгөө 7 ширхэг байгаа сурах бичиг дотор байр дүрм тус гэдэг халамжаар бол хүчрэхгүй юм байна гэдэг асуудал байгаа. Тэгээ яах юм бэ гэдэг байгаа. За энэ дээр та нар хоёр харьцуулт харж энэ боловсролын тухай хууль дээр бол ийм хоёр заалт байгаа. Миний түрүүний ярьснаас гадна энэ бүлгийн хүүхдийг дотор байраар хангах гэдэг заалт бас байдаг. Энэ бол нөгөө амжгааны түвшин доогуур хүүхдийг сурах орчин нөхцөлийг хангахтай холбоотой хоёр заалт байсан. Тэгмээ шинэ хуулийн төсөл дээр болохоор суралцагчийн нийгмийн баталгаа гэдэг ийм заалт байгаа.
За энэ дээр болохоор ерөнхийдөө сургуулийн автобусаар үйлчлэн дундаж норматив зар сэдвэр хариуцна буюу үнэгүй байх юм байна. Дараа нь сургуулийн автобус үнэгүй байх юм байна. За тэгээд авиаслаг болон онцгой амжилт гаргасан туршлагч цэцэглэг олгоно. Нэмсүүт үнэгүй байх юм байна. Нэмсүүт цэцэглэгтэй байх юм байна. За нийт шаардлагатай мэрэгчлэлээр сурч байгаа хүүхд үнэгүй байх юм байна. Тэгээ бус баталгаар хангана гэдэг даалт байгаа. Үндсэндээ нөгөө энэ хуулийн боловсролын ерхий хуулийн төсөлд амжиргааны түвшин доогуур сурталчийг яах юм бэ гэдэгтэй холбоотой нэг ширхэг заалт болчихсон байгаа. Бүгдийг аваад хайсан байгаа. За тэгээд аваад хайсан бол одоо яаж зохицуулах юм бэ гэдэг юм судалсан л да. За энэ болохоор нийгмийн халамжийн тухай хуулийн заалт байгаа. Боловсролыг дэмжих үйлчилгээнд дараах хэрэгнийг хамааруулна гэдэг. За энэ хуулийн дотоог нийгмийн халамжийн тухай хууль энэ асуудлыг өөрийг нь нийгмийн халамжийн салбар руу оруулж ирж байгаа юм байна гэж ойлгосон. Яг хөө тэр журмын 2 яамны сайд хамтарсан тушаалаар баталгаар зааж өгсөн. Тэгэхээр боловсролын дэмжих үйлчилгээнд дараах хэрэгнийг хамруулна гэд. За энэ дотор ингээ миний улаанаар тодорхойлсон эсвүүд яг нөгөө энэ яриад байгаа тодорхой бүлгийн хүүхдүүд хамаагч магадгүй юм байна гэд. Тэгээд нөгөө нэг нэр томьёоны ялгаатай ойлгомжгүй байдал энэ хуулийн дээр ч гэсэн байж байгаа. За ийм ба. Гэхдээ яг боловсролын ерөнхий тухай хууль одоо би танарт харуулъя. Энэ заалтууд байгаа. Холбоотой бүх өгсгтэй заалтуудыг аваад тайсан гэсэн хуулийн нийт агуулга руу шингээх гэж оролцсон байна гэж бас харсан. Хуулийн зарчим бол их шүртэмтэй ялгарлан гадуурхгүй байх ёстой. За тэгээд суралцагчид ийм эрхүүд байна гээд өөрийн хэрэгцээ онцлогт нийцсэн эрүүл аюулгүй орчинд зэрэгэд эрхүүд хараа нийгмийн баталгаар хангагдах гэдэг. Тэгээ багшийн үүрэг дээр ийм энэ сурагчтай ингэж ажиллана гэсэн үүргүүд байгаа. За гэхдээ шингээх гэж оролцсон сайн талтай мөртлөө ийм шингээсүүд одоо бусад олон улсын судалгаануудын зөвлөмжөөр болон одоо Монгол улсад сүүлийн хэдэн жил явж байгаа хэрэгжилтэй аргаар бол зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг их шүртэмжтэй боловсролтой олгох, их хамруулах гэдэг агуулга зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй рүү ойлгоод явчихъя гэдэг болгоомжлол надад байна. Уул нь бол их шүртэмжтэй гэдэг зөвхөн хөгжлийн бэрхшээлээс гадна тэр өргөцгсөн утгаар ойлгохыг зөвлөд байгаа. За хугацаа дуусчихын тий. Ер нь бол судалгааны дүгнэлт нэгдүгээрт бол тийм шин дүгнэлт ерөөсөө гараагүй. Бид 20 жил ярьсан асуудлуудыг л нэгтгэж орж ирж байгаа. Тэгээд үүнийг болохоор харин зүгээр хуулийн томьёолч талаас нь зөвлөмжүүд байгаа. За юун түрүүнд нөгөө сурах орчин нөхцөл хангана гэж юу болохоор хуулийн хувьд бид нар тодорхойлж өгөх хэрэгтэй байна гэж. Шинэ хууль дээр ч гэсэн ээлтэй орчин, сурах орчин нөхцөл хангана гэдэг чинь хуулийн хувьд тодорхойлох хэрэг гарч ирээд байгаа. Яг цаана юу байгаа юм бэ гэдэг. За тэгээд энэ тодорхойлтын дараа нөгөө энэ тодорхойлтыг амжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдийг энэ тодорхойлолтоор хангахын тулд одоо байгаа тэр халамжийн бодгонд хангалттай юм уу гэдэг үнэлэх хэрэгтэй байна. Одоо буюу энэ нийгмийн халамжийн тухай хууль дээр байгаа боловсролын дэмжих үйлчилгээ гэдэг дээр явж байгаа энэ үйл ажиллагаа чинь хангалттай юм уу энэ хүүхдүүдийг сурахад. За тэгээд амжиргааны түвшнээс доогуур өрхийн суралцагч гэдэг ойлголтыг боловсролын салбарт хамаарах бүхэл бодлого баримтч чиглэх хэрэгтэй байна гэдэг ойлголтыг нэгтгэх. Энэ нь бол нөгөө энэ хүүхд рүү чиглэсэн бодлогыг төвлөрүүлэх, бодлогоос гадуур хүүхэд үлдээхгүй байх зэрэг сайн талтай практикийг бид нэр судалсан л да. Одоо энэ нийгмийн халамжийн тухай хуулийн энийг дэмжих үйлчлэгэнд хүүхэд хамрагдахын тулд эцэг эх нь хороо хойрон дээр очиж тодорхойлолт аваад тэр тодорхойлолтоо сургууль дээр аваачаад номын сандаа үзүүлээд сурагчаа авдаг ч юм уу ийм шугамаар явж байгаа. Гэтэл энэ нэр томьёоны нэршил хангалттай бос байгаа тохиолдолд хороон дээр очиход датанаас үзээд тодорхойлт авч чадахгүй байх нөхцөл гарч ирж байгаа асуудал байгаа. За ер нь тэгээд энэ ойлголтуудыг шинэ боловсролын төслөөрч байгаа энэ янз бүрийн ийм үрхийн, тийм үрхийн гэдэг тодорхойлтуудыг нийгмийн эдийн засгийн статус гэдэг ойлголт руу зөвхүүлэх шаардлагатай байна. Нийгмийн эдийн засгийн статус доогуур, дээгүүр, дундаж гэдэг асуудал байгаа. За дараагийн асуудал дээр болохоор боловсролын тухай шинэ хуулийн заалтан дээр
буюу өдөл баримтлал дээр энэ асуудал ерөнхийдөө нийт агуулгын хувьд орхигдсон байна гэж харсан л да. Одоо суралцж байгаа хүүхдүүдийг хэрхэн доод стандарт руу төхүүлэх юм гэдэг нэгдүгээр асуудал байгаа. Би энэ дундаж стандарт огт яриаггүй байгаа. Нэгдүгээр нөгөө хүүхдүүдийг сургууль руу авчрах хэрэгтэй болчиход энэ авчирсан байгаа одоо суралцж байгаа тэр стандартаас боловсролын чанарын стандарт ярьж байгаа шүү. Үүнээс доошоо хүүхдүүдийг яаж доод стандарт руу төхүүлэх юм бэ? Энэ төхүүлэх арга чинь өөрөө зөвхөн энэ нийгмийн халамжийн үйлчлэгээ хангалттай юм уу хангалтгүй юм гэж судалгааны дүгнэлт байгаа л да. За тэгээд дараагийн асуудал үүний дараа баг жинхнээсээ тэр дундаж стандартаас яаж хүртэх юм бэ? Дундаж чанараас яаж хүртэх юм бэ гэдэг асуудал байгаа даа. За энэ бол одоо байгаагийн төвшин. Гэтэл цаашаага шинээр суралцагчтай хэрхэн ажиллах юм бэ гэдэг агуулга чинь бас байна. Шинээр суралцагчтай гэдэг чинь бас нэг өөр агуулга гэдэг. Ер нь бол энэ нэг чанарын ангиллын хувьд ялгаатай бодлогод байхгүй л байна гэж хараад байгаа юм л да. За үндсэндээ ийм байгаад байгаа. За тэгээд нийт судалгааны юу болохоор товчхон энгийн сурах орчноос хангах юм хангалтаагүй юм гэдэг асуултанд хариулт өгөх зорилготой тэгээ хангалтаагүй гэж сая хэлсэн байгаа. За үүний дараа бидний нэг тийм чухал юм бол энэ байгаа даа. Энэ хүүхдүүдтэй ажиллахын тулд 3-4 талын асуудал гарч боловсролын яамны асуудал юм байна. Боловсролын яам гэдэг нь дагаад боловсролын салбарын бүх хүний эрхийн асуудал, оролцогчдын хариуцлагын асуудал, дараа нь хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ороод ирсэн байна. Тэгээд эцэг их орсон байна. За тэгээд ингээд энэ хэдийгээр 3 юм байгаа бол учраас дотроо айхтар нөхөр байгаа хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэхэд доошоо явахаар хорооны нэг нийгмийн ажилтны хүртэл орчроод боловсролын яам гэхээр хороон дээр байгаа боловсрол хариуцсан хүртэл орчроод тэгээд сургууль орчроод за энэ бүх шатанд оролцогчтойгоо мэрэгчлэтнүүдийн ажил үргийн уялдаа холбоо зэрэг журмуудын уялдаа холбоо гэдэг нь хангагдаж байна уугүй гэдэг бид нэр энэ судалгааны явцад дотор нэг бүлэг болгоод боловсролын салбарт хамаарч байгаа энэ хүүхдүүдтэй холбоотой заалтуудын шийдэл давхарлалт төрчин судалгаа гэдэг судалгаа хийсэн байгаа. Өнөөдөр бол танилцуулж амжихгүй. Тэгэхээр тэр шийдэл давхарлалт зөрчил дээр тухайлбал таны нэр томьёоноос өсвүүлээд дараа нь шатаараа алхмууд дээр бөөн зөрчлүүд гарч ирж байгаа. Давхарлал ерөөсөө бараг байхгүй. Шийдэл сүртэй байхгүй. Зүгээр ингээд дутагдсан юм л байгаа даа. Шийдэл давхарлал зөрчил гэдэг байгаа дээр юу шийдэл буюу огт байхгүй юмнууд зүгтсэн. Давхардаад нэг хүндний үүргийг 2-3 хүнд аваачаад давхар аваачаад шинэ хийх нь мэдчихгүй болоцолтой байгаа юм ерөөсөө байхгүй. За зөрчилдөд байгаа юм бас нэг их харагдахгүй зүгээр шийдлүүд л байгаа. Өөрөөр хэлбэл хааны газраас дуцсан байгаа. Тухайлх юм бол энэ нэг асуудал байгаа. Энэ дээр боловсролын дэмжих үйлчилгээнд дээр авахын тулд тодорхойлтыг энэ иргэн аавна гэд харон дээр очиж энэ манай хүүхэд ийм бүлэгт хамаард юм а гэдэг бичиг авахын тулд иргэн гэдэг ээж аав очиж авах тухай асуудал байгаа гэдэг. Ээж аав нь яг үнэндээ хүүхдийнхээ өмнөөс тийм тодорхойлт аваад сурах хүчтэй болгоё гэж явдаг ч эцэг байна, явдаггүй ч эцэг байна тий. Тэнгүүт гэдэг ч юм уу иймэрхүү ингээд орхигдсон зохицуултууд байгаа. За тэгээ буцаад бид нэр яг энэ дээр нөгөө хороон дээр очиод тодорхойлт авах гээд нөгөө алхам степ буюу алхам хийж туршиж би өөрөө үзсэн л дээ. Манай хүүхэд ийм босоо шумаас заагуур юм аа. Тэгээд дүрм товцоо авах гэсэн юм а тодорхойлт өгөөч гэдэг нэг баян зүрх дүүргийн 10 жил хороон дээр очиж асуусан. Тэгээд Баянголын бас нэг хороон дээр очиж асуусан хатад тэгэхэд болохоор ковидын үед таарсан ч гэсэн болохоор зөвхөн сурах бичиг номын сангаас үнэгүй авах асуудал байгаа. Тийм тодорхойлт байгаа. Дүрм товцоо олох үнэгүй олох, хөнгөлтөө олох тодорхойлт өгөхгүй. Тийм зохицуулт яг алгаа гэдэг ч юм уу тий. Тэгэхээр дахиад нөгөө нэг энэ заалтын шийдэл гараад ирсэн байгаа. Тэгэхээр юун түрүүнд одоо байгаа хуулиуд огт байна байхгүй гэдэг асуудлаас илүү энэ хийх давхарлал зөрчил логистик хоорондын зөвлөмжүүд хэмжээ гарсан байгаа. За ерөнхийдөө ийм байна.